байгалийн зохицолборт газар гэсэн ангиллаар улсын тусгай хамгаалалтанд авчээ. Хар нуур Улаанбаатараас 1214 км зайтай. Эрдэнэ хайрхан сумын төвөөс зүүн хойшоо 80 км, Улаастаагаас 110 км. Бор хэрийн элсэн тарамцгийн ард байрладаг. Элсэн хурдсанд хаагдаж тогтсон цэнгэг устай нуур. Хар нуурыг урд талаас нь товхож намаржаа харахад хойд болон баруун талаас нь гизэг сайхан, гизэг хайрхан, чандам нь 5 хар уул хүрээлдэг. Энэ нуур 48-аас 54 м гүн. Нуурын урт нь 30-аас 37 км, өргөн нь 5-аас 10 км. Хар нуур том жижиг 2 авгаштай. Нуур руу төрж орсон олон хошуу хавцал байдаг. Улаан шанаа, мэрэгэн болон, овооны болон, дөрвөлжин, алаг шанаа, элсэн шанаа зэрэг томоохон шанаа хар нуурыг хүрээлэн оршино. Улаагшны хар нуур уг нь загасгүй байжээ. Байгаль эхийн бүтээлд сайн үүсдэг хүмүүн Багахан өнгө нэмж, Санжийн баярын ээж нуурын дулмаа гэж алдаршсан дулмаа доктор 1980 оноос энэ нууранд цагаан зарам омоол загас үржүүлжээ. Ингэж загасгүй хар нуур загастай болсон түүхтэй. Загасны хоол болох амтан ургамал хар нууранд байсан учраас л энд загас үржүүлсэн хэрэг. Түүнээс хойш энэ нуур шувуудын диваажин болсон байна. Энд борцгор хотон, цагаан толгойт ямаан сүүл, хонин тоодог, хошуу галуу, хуруутхун гэх мэтийн олон ховор шувууд ирдэг. Улаанбаатараас ийшээ очих 2 зам бий. Завхан аймгийн Тэлмэнсэн мөнгөртөл засмал замаар яваад авто замын баруун талд байх цайны газрын урдуурх Шорон замаар сална. Олон аялагч энэ замаар явдаг. Эсвэл яруу сумаар дайрна. Увсаас яваа аялагчид буцахдаа Завхан аймгийн Цэцэн уулаар дайран Улаагшны хар нууранд очих нь их болжээ. Гэхдээ энэ замаар явхад 100 орчим километрт нь элс туулдаг учраас жижиг тэрэгтэй аялагчдад тохиромжгүй. Харин бид 7 тавгароос нарийн даваа, дахтын давааг даван тээлийн гол уруудсаар Улаагшны хар нууранд ирсэн юм. Энэ нууранд альж талаас нь ирэхэд бартаатай, элстэй учраас шатхуун сайтай, болж өгвөл нөөц шатхуунтай, машин эвдрэл гэмтэлгүй байвал зүгээр. Энд анх удаа ирж байгаа бол нуурын урд эрэгт эхэлж очиж үзээд дараа нь хойд эрэгт нь очиж амраарай. Учир нь урд эрэг нь хад чулуун дэвсгэртэй, эргээс нь ганц 2 алхаад гүнзгий болдог. Бага насны хүүхэдтэй хүмүүс нуурын баруун урд талын манхнаас элсний чаргаар хүүхдээ гулсуулж болно. Хойд эрэг нь элсэн дэвсгэртэй учраас эрэгт шахсан замаар явбал элсэн цуух аюулгүй. Элсэн дэвсгэртэй болоод ч тэрүү хойд эрэг нь гүйхэн. Эргээс холдоод явхад ус нь гүнзгий болдоггүй. Тиймээс бага насны хүүхэдтэй хүмүүс энд амруул жинхэнэ жарган шүү. Хар нуурын хойд эргийг дагаж явсаар баруун хойно нь очвол Хяргас нуурын хэцүү хаттай тун адилхан цагаан хадан авгаш харагдана. Эргэн тойрны ус нь ногоорч хөхөрч харагдаад үнэхээр үзэсгэлэнтэй.